Би нэг уйгаан түүгээр хийж чадчих юм байна. Зарим нь сонссон. Нэг барилгач байж юм. Тэгээд өөрийгөө юу ч боддог гэсэн хэрэг босстой барилга барьж өгч юм гэж байн боддог байж тээ. Тэгээд барилгыг өвдөө сэтгэлээсээ барьдаг. Яагаад тэгэхээр за ямар ч гоё барьсан байшин байрлаа гэсэн манай босс л юм байчих юм чинь тэгээд хамаагүй юм халтуурд юу нийдэг. Тэгээд сэтгэлээсээ биш. Тэгээд маш олон жил тиймэрхүү юм маягаар ажиллаж байгаа тэтгэвртэй гарах болж юм л тээ. Тэгээд босс нь дуудаад хэлж ийнэ хоёулаа одоо олон жил сайхан хамтарч ажиллалаа. Одоо би чамаас хамгийн сүүлчийн нэг зүйлийг хүсье гэж хэлж байгаа. За тийм гэсэн чинь. Чи одоо энэ амьдралдаа бүх сурсан өөрийнхөө бүх ур чадварыг шингээгээд сэтгэл зүрхээ шингээгээд хамгийн гоё өдөр хаусаа 20 дахь хаусаа бай гэж хэлж байгаа юм л дээ. Тэгээд тэр насан туршдаа юмыг нөгөө ингээд яг оромцглоо сурцсан учраас хамгийн сүүлж байгаа байшин ч гэсэн зүгээр ингээд нүд ураад барьчих юм. Тэгээд за би барьчлаа гэж хэлсэн чинь босс нь за би чамд энэ байрлагыг өөрт чинь бэлгэлье гэж хэлж тээ. Тэгээд нөгөөд чинь бороо хараад толгоогоо шаа. Хэрвээ би энэ байшин гэдэг өөртөө барьж байгааг мэдсэн бол үнэхээр энэс илүү гоё байдаг байж гэж бодож байна тийм. Гэтэ энэ нэг зүйл өнгөрсөн байсан. Ягаад гэхээр өдрөө бол өөрийнхөө байшин барьж идэг. Энэ new media ч юм уу байшин бариад байгаа юм биш. Таны өнгөрүүлж байгаа бүх 8 цаг ч 10 цаг ч таны өөртөө зориулж байгаа тэр цаг байдаг. Таны амьдралын цаг хугацаа байдаг. Тэгэхээр эндээс болохоор ямар дүгнэлт гардаг вэ гэхээр хүн энэ байгууллагт ч үү те хаанч бай зориулж байгаа тэр цаг хугацаа бол энэ компанид өгöd байгаа цаг хугацаа биш. Таны өөрийн чинь амьдралын өөрийнхөө амьдралын байшин тусган бүтээж байгаа тэр цаг хугацаа юм а гэдэг тийм дүгнэлт хийж болно л та. Тэгээд би болохоор юу гэж боддог вэ гэхээр та нар хэрвээ энэ компанид те чиний өсөл мөрөөдөл чинь байхгүй байгаа бол чиний энд оршин байхдаа энэ компанид байх ямар нэгэн шалтгаан байхгүй байгаа бол та нар энд өөрийгөө хуурч энд байх цаг өнгөрөх ямар ч хэрэг байхгүй ямар ч хуурамч байшин хийж өөрийнхөө амьдралын юмхий яаж байшингуудыг босгох ямар шалтгаан байхгүй. Тийм учраас хамгийн гол энэ компани оршин тогтнож байгаа тийм IT-ийн салбарт ийм олон ам бүлийг босгосон компани ховорхон баг Монголда. Тэгэхээр яг өдөг үлд бид нар оршин тогтнож байгаа гэхээр энэ компани магадгүй та бүхний би энэ байх ёстой байна гэдгээ мэдэрч чадсан бол яг та бүхэн энэ илүү их өөрийнхөө төр хүсэл тэмүүллийг компанийн хүсэл тэмүүлэлтэд нэгтгэж чадсанаар та нар илүү их урттайгаар хөгжинэ. Тэгэхээр миний гол судалдаг зүйл бол хувь хүний хөгжил. Хүн яаж хөгжиж, яаж чадварчтай вэ гэдгийг би судалдаг. Тэгэхээр үүний хариулт нь одоо маш энгийн. Одоо юу гэдгийг Харвард ч юм уу, Кембриж ч юм уу очиж бизнесээр сууснараа та бизнесмен болохгүй. Эсвэл та гоё хауст ч юм уу, гоё барилга дотор гоё сак компьютер сууснараа ч юм уу та сак болохгүй. Зүгээр хүнд хүсэл тэмүүлээвэл бүхнээс гарч ирж чаддаг гэдэг юм. Энэ болохоор зүгээр нэг Монгол охины хэлсэн үг байхгүй юу? Америк цирк гэдэг Монгол охин. Монголд циркийг талбай байхгүй, гадаа өөрөө турлаа усгачаад тэрэн дээр цирк хийжсэн охин. Одоо Америкийн циркэд урилгаар очсон. Тэр охиноос ярилцлага авч явах хэлжсэн. Хүнд хүсэл тэмүүлээвэл харах нь үнээс гарч ирдэг. Би өөрөө турбаага зөөгөө тэрийгээ босгоод нүрээс хартал турбаан дээр өөрөө гадаа цирк хийдэг байсан. Тэгэхдээ бид нар бол тэр охины хажууд бид нар юу ч бид нар зүгээр л өчөөрхөн жоохон тэмүүллийг гаргаж байгаа тийм хүүхдүүд. Бид нар өшөө цаана маань өшөө олон нөөц байгаа л одоо бол бидний гаргаж чадаагүй байгаа тийм олон нөөц байсаар л хэрвээ энэ хаалгаар нэг том арслан бар ороод ирвэл та нар энэ гурван давхраас үсэрснээ ч мэдэхгүй зүгтах тийм нөөц та нарт байсаар л хэрвээ та нарт бүгдэнд чинь буу толгоод ханилгыг 3 өдөрт хийх, 1 өдөрт хийх тийм хүч чадал та нарт оршсоор л. Гэтэ та нар тэрийг өдөө бол гарахгүй эсвэл түүнийгээ мэдрэхгүй ойлгохгүй тийм байна. Тийм учраас миний хэлэх гээд байгаа санаа бол хэрвээ та нар энэ баг хамт олон дундаа байгаа өөрийгөө мэдрээд энд би байх ёстой юм байна. Миний хүсэл мөрөөдөл энд хамт байгаа юм байна гэдгээ мэдэрч чадсан бол энэ бүгдээрээ хамт хурдтай хөгжин хэрэгцээ. Хэрвээ байхгүй байгаа бол яах юм бэ? Өөрийнхөө боорч те өөрийнхөө амьдралын 8 цагийг худлаа юм хийсэн болж халтдаг ч юм уу тэгж бүгдээрээ амьдралаа өнгөрөөд яах юм бэ? Хэрвээ та тэгж аваад өнөөдөр таны энэ оршин байх газар чинь энэ биш байна гэдэг тийм дүгнэлтийг хийх хэрэгтэй. Тэгээд би энэ компани 23 залуучуудаас нэг л асуулт асуужсэн. Нэг л асуулт. Тэр залуучууд ихэнхдээ өөрсдөө эргэлдсэн энэ компани байх ёстой юу гэдэгтээ эргэлдсэн эсвэл араас нь юм гарчихгүй байгаа залуучууд байсан. За би тэр асуултыг танад бүгдэнд чинь тавина.
Тэр асуулт бол чи хий юм бэ гэдэг асуулт. Чи хий юм бэ? Чи хий юм бэ? Чи өнөөдөр өөрийгөө хий юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Хий юм. Хэрвээ чиний тэр хэн байгаагаа бодсон тэр бодол чинь энэ компани алсын тэр зорилготой нийлж байгаа бол чи зөв газараа байна гэж өөртөө дүгнэлтэй. А чиний хэн байхтай чинь энэ компани зорилго нийцэхгүй байгаа чи буруу газараа байна гэдэг дүгнэлтэй. Хэрвээ чи буруу газараа байгаа бол чиний гар чинь хөдлөхгүй. Чиний толгой чинь ажиллахгүй. Чи энд юм хийх гэж байгаа юм шиг болооч толгой чинь өөр газар, өөр орон зай байна. Чиний гараас юм авахгүй гэсэн. А хэрвээ чи байх газараа зөв болсон бол яг уу чи илүү их ажиллаж өөрийгөө дайчилж. Жишээлбэл би зүгээр л өөрийнхөө амьдралаас жишээ татчих л та. Би яруу сэтгэх сонин гэдэг зүйлийг би 6 жил хийж байна. 6 жил. Би энэ сонин анхныхаа хэвлэлтийг 150 мянган төгрөг хахаасаа зээлж хийж ирсэн. Би хинээс өөр янз бүрийн ивент итгэж юм хуваагүй. Би номын сангийн лавлагааны хэсэг тийм ээ өөрөө биш зүгээр ийм лавлагаа өгдөг тийм хэсгийн доорн сонин дэвсээд унтаад өдөр нь цугуулуудаар сонингоо зараа шөнө тэндээ унтаж сонингоо идэх гэсэн. Одоо манай сонин яруу сэтгэх цэг.com гэдэг вебсайт 7 хоногийн өмнө манай компани залуучууд хийж гисэн. Энэ бол миний мөрөөдөл. Яруу сэтгэгч гэдэг энэ Монголын сэтгэгчдийг нийлүүл энэ төслийг би аль 6 жилийн өмнө бодсон байсан. Гэхдээ би сонин дээр тийм олон хүнийг нэгтгэж чадаагүй. Одоо би веб дээр Америкт байгаа гал одрахыг те Японд байгаа тулхтыг бүгдийг би нийлүүлж чадна. Яруу сэтгэх цэг.com дээр. Энэ бол миний мөрөөдөл байсан. Энэ миний толгой дотор төсөл байсан. Яг тэр шиг таны дотор хэрвээ ийм гой санаа байгаа компани чинь тэрийг дэмжин. Таны дотор чинь төсөл аваад хамт төсөл мөрөөдөл аваад тэр чинь үргэлж компанитай хамт байх хэрэгтэй. Microsoft, Google бүгд яг ийм зарчмаар хөгждөг. Хүмүүсийг хэзээ ч ажилчид гэж харддаг, хамтран зүтгэгчид чамд мөрөөдөл байна уу? Чамд юу хийх хүсэл тэмүүлэл байна те? Монгол дэлхийд тунхаглах танаар санаа байна уу? Тэрийг чинь хамтарч, тэрийг чинь босгож ирээ гэдэг л ийм л зарчмаар байдаг. Тийм учраас та нар ч гэсэн өөрсдөө ажилтан хүн гүйцэтгэгч түрүүний тэр барилгачин шиг за зэмүү байшин би яаж барьсан яадаг гэж битгий бод. Үнэхээр та өдөр болгон өөрийнхөө барилгыг гой сайхан бариас орчвол энэ л чиний л ур чадвар чамд л үлдэх тэр зүйл. Тэрийг new media marketing ч юм уу, лувсан дээрс ч юм уу, төгөлдөр ч юм уу хэн нэгэн авахгүй. Энэ чиний толгой дотор чиний гарт үлдэх. Чиний өөрийнхөө амьдралыг дуусгах тэр мөчөд би энэ амьдралд ийм зүйлийг хийж болчихлоо те. Ийм зүйлийг би өөртөө наагаад авч үлдлээ те. Эсвэл би өөртөө байгаа ийм зүйлүүдийг нээчлээ те гэж өөртөө шивнэх тэр зүйлүүд чинь тэр цуглуулах чинь таны өдөр тутмын хийж байгаа үйлдэлүүд гэсэн үйлдэл. Тэгэхээр миний хувьд бол энэ компани хийж бүтээж байгаа тэр зүйлийг хамгийн эцсийн зэгт нь хүргэж, борлуулагч, хэрэглэгчтэй уулзаж, өөрсдөө бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг. Тийм учраас надад маш олон асуултууд ирдэг. Жишээлбэл та нар ямар одоо юун дээр технологи дээр хийд юм бэ ч юм уу? Яагаад энэ юугаар PHP-гээс илүү юм бэ ч юм уу тийм үү? Яагаад та нар зүгээр веб хийд юм уу ч юм уу те? Тэгэхээр бид нар бүгдээрээ энэ хийж байгаа зүйлүүдээ хамгийн түрүүнд ойлгох юм шиг байна. Ихэнх хүмүүс манай компаниг зүгээр веб хийдэг компани гэж боддог. Веб хийдэг. Манайх веб хийдэг компани биш. Веб хийдэг компани биш. Яагаад веб хийдэг компани биш вэ гэхээр жишээлбэл голомтыг одоо бид нар зүгээр CMS гэж нэрлэхээ байсан тийм ээ. Бизнесийн захин системийн зохис шийдэл гэж нэрлэж байгаа тийм үү. Тэгэхээр голомт дотор тэр контент менежмент систем гэж байгаа, хэрэглэгчтэй харилцаа удирдлага гэж байгаа, имэйл маркетинг гэж байгаа, e-commerce гэж байгаа. Бүх зүйл нь тэнд байгаа учраас голомтыг бизнесийн захин системийн зохис шийдэл гэж нэрлэж байгаа. Тэгэхээр манай компани бол захин орчинд интернет маркетингийг зохицоор нь хийдэг тийм агентлаг. Зүгээр веб хийдэг компани биш. Вебийн маркетингтэй, дизайны зохис шийдэлтэй зохицоор нь шийдэж өгдөг тийм компани. Ийм агентлаг Монголд байхгүй. Веб халтур веб гэдэг 2-3 хүн хүүхдүүд ингээд нийлсэн тийм халтур дизайн хийдэг бас 2-3 хүүхдүүд байгаа. Тэгвэл бид нар энэ цугласан шалтгаан нь болохоор тэр Японы ч юм уу том тэр агентлагуудын Монголоос түш $50,000 хийгээд байгаа тэр захиалгыг Монгол залуучууд нийлээд хийж чадах юм аа. Эсвэл тэр гадаад хийгээд байгаа хүмүүс хийлгээд байгаа зүйлүүд Монгол залуучууд бид нар хийж чадах юм аа гэдгийг тунхаглах гэж би дотроо ойлгодог. Энэ бол миний ойлгосон манай компани нэг жижиг тийм зорилго байх гэж боддог. Тийм учраас бидний доторх тэр чин сэтгэл үнэт зүйл маань зүгээр нэг веб хийдэг компани хэдэн хүүхдүүд сургалчаад маазраад ч юм уу те одоо чөлөөтэй хүн төвтэй байна гэхээр зүгээр одоо энэ тэнгээр нэмээ тэнээд ч юм уу те эсвэл зүгээр хаамаагүй тэнийг балаа юм маазраа суух уу энэ л хүн төвтэй бизнес биш.
Өнөөдөр захирал ярьж мөн төвтэй бизнес бид нар хаанаас ч дуртай ингээд гоё чөлөөтэй ажиллана. Энэ нэг талаасаа гоё юм шиг боловч нөгөө талаасаа энэ маш том бэрхшээл. Маш том бэрхшээл. Яагаад гэвэл Монгол хүмүүс бид нар заавал буу тулгуулж ээж, загнуулж ээж, цалин мөнгө хасна инээдрээ балаа солиотой тэнэг тим юм яриулж ээж, заавал ингэж ээж гараа хөдлөгдөг тийм арга шийдэ тийм хүмүүс байна. Тэгэхээр манай компани стил нь шал өөр. Хинч чамд буу тулахгүй, хинч чамайг ийм юм хийгээч гэж хинч чамайг шаардахгүй. Зарим хүмүүс нь болохоор шаардлагыг хүлээгээ суугаад байгаа байхгүй. Шаардлагыг жишээлбэл би 2 хоногийн өмнө нэг ажилтнтай уулзах тэр тэгээд баг. Надад хинч ямар ч үүрэг даалгавар өгөө гэдэг баг. Чи үүрэг даалгавар хүлээгээд хин нэгэн чамайг юу хийхий чинь гараа хөдлөхий чинь ингэж хөдөлгөөд энэний чинь хүлээгээ сууж байгаа бол чи энд байх ямар шаардлага байгаа юм бэ? Тэрийг чинь сармагч хийж чадахгүй байхгүй. Сармагч 7 хуруугаа ингэж хөдөлгөөд энэ хуруугаа ингэж дараа гэдгийг чинь сармагч хийж чадах учраас манай компани сармагчин хэрэггүй. Хэрвээ чи өөрийнхөө зүйлийг мэдрээд би хэрэглэгчтэй харилцах гэдэг зүйлийг ингэж бүрэх ёстой юм байна. Зарлиг гэдэг чинь Монгол битгээр дэлхийд хүрэх чадах юм бол тийм том хөдөлгөөн юм байна гэдгийг ойлгож чадах юм бол яах вэ? Чиний толгойч нь арай өөрөөр ажиллаад, хурууч нь арай өөрөөр хөдлөх ёстой. Өнөөдөр Батамар тэгж хэлжсэн. Зарлигийг би ийм гоё одоо шийдэл юм байна гэдгийг би өөртөө ойлгоогүй гэж зарлигийг хаснаад тэгж хэлжсэн. Тэгэхээр Батамар чивэл зүгээр код бичдэг хөгжүүлэгч биш байхгүй юу? Чивэл зарлиг гэдэг энэ зүйлийг тийм үү? Монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө магадгүй Батамар чиний өөрийн чинь хүүхд, миний хүүхд, бидний хүүхдүүд тэнд хэвтэж байгаа. Тэрийг хийж бүтээж байгаа. Тэрний төлөө толгойгоо ажиллуулж байгаа нойргоо хонж байгаа. Тийм л нэг Монгол залуу байхгүй юу? Монгол залуугийн хүсэл мөрөөд автаад тэнэг балаа юм шиг Монгол хүн гэдэг тэр үнцэн уландаа гიშгдсэн тийм хар боолын ажил хийх гээд 10-20 мянгаар хөшөөрж явах бусад хүмүүс Монголд ирээд биднийг зарц боо шиг ажиллуулж байгаа юм шиг тийм хэлбэртэй биш. Харин Монгол залуучууд энд өөрсдийн хүсэл мөрөөдлөө тунгаглаад бусад олон мянган залуучуудаа уриалаад тэднэртэй хийж өгөхтэй хүсэл мөрөөдөл бий болгож чадчихвэл энэ Монгол хүмүүс бидний бүтээж чадах тэр үнцэн маань Монгол мөрөөдөл нь. Тийм учраас би танаас өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг энэ баг хамт олонныхоо хүсэл мөрөөдөлтэй нийлүүлээд нэг зам дээр гаргаж ирээд түүнийхээ төлөө өнөөдөр өөрийнхөө бүх сэтгэл зүрх бүх зүйлээ зориулаас танаас өдөө бол ашиглахгүй байгаа тэр маш их нөөц хүч оршсоор л түүнийгээ олж мэдэр ухаад түүнийгээ нээлгэж хэлмээр. За баярлалаа.